За та бүхэнд Хөвсгөл аймгийн Давлаа улсаас бэлтгэсэн цааны нүүдэл нэвтрүүлгийнхээ 4 дахь дугаарыг хүргэхэд бэлэн болж байна. Монголын хоймор нутгаас бэлтгэсэн цаатан нүүдэл хэмээх нэвтрүүлгийн маань 4 дахь дугаар эхлэхэд бэлэн болж байна. Монгол орныхаа хамгийн сайн сайхан газар орныг үзүүлэхээр зорьсон бидний нэвтрүүлгийг тухлан сонирхож байгаа та бүхэнд үнэхээр баярлалаа. Ингээд дараагийн дугаарыг хамтдаа үздэцгээе. Хөвчөд тайгаар хийсэн адал явдалтай нүүдэл 4 дахь өдрөө зорьсон газараа ирлээ. Төрж өссөн газар орон, улс иргэншлийн харьяалал ондооч аяллалын явцад нэгэн цул болж уул давж усгатлан ертөнцийн нэгэн хэсгийн цөмд өөрсдийн биеэр эдгэсэн болон дурсамж үлдээнэ гэдэг хүний амьдралын хамгийн ховор нандин мөчүүд байдаг. Энэ аяллалаар тэд хамгийн сайхан нөхөрлөл, хамгийн сонин хийгээд аз жаргалтай дурсамжийг бүтээдэг юм. За ингээд хар ус нуурнаас гараад байгалийн сайхныг үзэж явсаар хар ус нуурынхээ баруун талын хөндийг нь уруудж орж ирээд өдрийнхээ цаг уцааж байгаа юм. Бид бүхэн бол нөгөө хүмүүстэй юм үзүүлж яваад уруудж орж ирсэн. За манай гал тогооны хэд маань бол нэлээ эвгүй газраар бууж ирсэн гэж байгаа. За тэгээ ямар ч өдрийнхээ хоолыг ингээд бэлдээд хийгээд байж байгаад уулзж байгаа юм дээ. За энэ хөндий бол ингээд завчмах мөртлөө бас их гоё голтой. Гол нь одоо жоохон явж гал харьяа боргоо ихтэй. Тэр их тийм жоохон намг маягтай тийм их гоё хөндий байсан. За эргэн тойроо хараад явхлаар бол яг л нэг говийн нэг өсвөрлөг өндөр улсын дунд явж байгаа юм шиг санагдчихсэн. Үдийн цагаа уугаад за харин энэ үдийн цай уусан газраас бол манай махсрын маань намарч газар бол тун ойрхон байсан. За тэгээ намаржаан дээр очиад хэдүүлэн тухалсан да. Тэгээд нэмж хэлэхэд яг энэ намаржаа руу явж ах зам бол өстой л нэг цаан зориулсан зам байсан. Морь явхад бол маш бэрхшээлтэй, инхэл донхолтой, тэгээ яг хад ихтэй, дээр нь нэмээд намаг ихтэй ерөөсөө морь бол ерөөсөө ийж л ерөөхдөө батцаар байгаа дэшээ гарсан. Тэгэл ер нь яагаад энэ газар руу их цөөхөн хүн ирдэг, барагтай хүн ирдэггүй гэдгийг бол үнэхээр ойлгосон. Тэгээ махсургаач хэлжсэн ерөөс манай намаржаан дээр ерөөс анхны ирсэн гадны усуу та бүхэн байлаа. Тэгээ бидний ажилд туслаад энэ цагийн маань туулцж ирсэнд баярлалаа гэд хэлэхэд манай жуулчд бол маш их баярлалаа. Бид нар анхдаг ч юм уу гэд маш их баярлж исэн. Тэгэхээр энэ ас бүглүү байх тусмаа энэ байгалийн үзэсгэлэн ямар гоё тодорч ирдгийг хүн болгон энийг хараад одоо ас бүглөө хол байх тусмаа тэр ямар үн цэнтэй болдог вэ гэдгийг бол би эндээс бол үнэхээр ойлгосон. Нөө байгалийн эмч нь онгон байх тусмаа л одоо нэг хүн гар хөвдөг байх тусмаа тэр самар хүртлээсээ нийлээ шүү дээ. Янзын гоё том самартай. Тэгээ самрыг аваад ирэхлээр буулгаад ирэхлээр эдэн том байх жишээ нь тийм ээ. Энд чинь бол одоо гिचнээ мундаг ченж байгаа ч гэсэн очиод түүгээд нааш нь одоо зөөж ирээ зарах тийм ямар ч одоо бололцоо байдаг. Зүгээр энэ одоо их мөнгөтэй хүмүүс нь вертолотоор нэг ачаал яад юм бол да өөр арга бол байхгүй мэлээ шүү дээ. Тэгэхээр тэгээд байгалийн монгон байх тусмаа яг энэ байгальд унган төхөөрөн байх тусмаа улам гоё байдаг гэдэг үгэндээ харагдж байна л дээ тийм ээ. Бүр л тагт руу нэлээд өксөөр ээж байгаа л гарч ирэхэд бол ингээд гоо битүү модон дунд ийм газар хурж ирсэн. Тэгээд бид нэр хурж ирээд бидрээд юунд ирчвэ ямар гоё юм бэ гэж тэгээд нөгөө цаанууд нь хашаага хараад баг өөртөө ороод явцсан. Тэгэл бид нар нөгөө тойрч хараад одоо ингээл энд ингээд өвлж шүү дээ ингээл намарчин гээл хэлэхэд ингээд нөгөө бүгд ингээд айцтай сургаал. Тэгэл би нохотойгоо хоёулахны одоо энд ингээд цаагаа маллаад ингээд одоо намарчдаг гэд ярьжсэн. Тэгэхээр энэ хүн байгаль хоёрын дунд яхэн зогцсон амьдрдаг вэ гэдэг одоо маш том хүн ухаан энд бол харагдчихсан. За манай аяллаа багийн хамгийн эцсийн бодол. Эцсийн төгс. За тэгээд энэ дээр одоо махсар маань одоо гэрээ босгож байна. За тэгээд бид ч гэсэн бас одоо майхан саван бариад. За гэтэл энэ нөгөө намаржаан дээр болохоор урдсандаа жоохон халууд тийм үү яа дээ. Тэгээ ингээд нэг хүүхдүүд унтахаар зориултаа дингүүд барьсан байгаа байхгүй. Тэгээ сая одоо нөгөө тэгээ наар маягаар хуу тэгтээ газраас нэлээ өндөр. За энэ нь бол одоо сая нэг хүүхдүүд өөрсдөө яаж штэ.
Дэвсгэрээ. Тэн дээр дэвсгэрээ одоо онцох ороод дээр бэлдээд ингээд засаж байна. За энэ дээр их гоё тийм хууч яриануд болсон. За ер нь одоо яагаад ингээд цаг 100 одоо тийшээ байдгийг 100 яагаад энд ирж болдгоо юм. За намар болтол яагаад энд байх ёстой юм. Гэт олон тийм зүйлүүдийг энэ дээр Махсаргой бол яг одоо өөрөө цаатан хүний хувьд бол манай гадны хүмүүст маш их гоёор тайлбарлаж өгсөн. Тийм. Тэгээд Махсаргой ч одоо ингээд бид нар ингээд одоо биднэрт бол тийм амар санагдаад байгаа хгүй одоо ингээд битүү цас орон тэгээд хин хүн амтыг явж болохгүй юм аслагдсан газар гээд тэг тусмаа сайхан штеп. Тэгээд ерөөсөө хүн ирэхгүй байх тусмаа сайхан цастай байх тусмаа цагаамаа тарагд өгч аавна сайхан штеп гэл тэгээд бид нар бүгдээр ингээд та нар өвөл ирж одоо үзээрээ өвөл бүр гоё гэдэг. Тэгээд биднэрт бол өвөл байх тусмаа илүү хэцүү байх тусмаа байх болов гэж бодоход энэ цаатан усуудад бол өвөл байх тусмаа хүүтэн байх тусмаа илүү гоё байдаг. Яагаад гэх юм бол өөрсдийнхөө бүх амьдралыг одоо энэ цааныхаа төлөө зориулж байгаа учраас энэ цаана л эрүүл чирэг тарга твэрэг сайн байхлын хүмүүсийн баярж байгаа л одоо энд оршдог юм байна гэдгийг бол одоо бидэнд өгүүлж исэн. За энэ очисон газар бол ёстой нөгөө нэрс. За жимснээ самар жимснүүд бол ёстой нэг цаатангууд өөрсдийг нэлээр цэнкэрдэж байсан да тийм ээ. Би цэнкэрдээд гэж яриад явахлаа одоо юу яриад байна гэсэн. Маш их жимстэй газар тэгээс нэрлэлтэй. Тэгээд энэ Намаржааны урд ар нь бол ёстой битүү жимс байсан. За манай хэд ч гэсэн одоо том сав байл. Ер нь л одоо жоохон хугацаанд л том төмпөнг дорн дөрөж ирээл. Нөгөөдхөө буцаагаад ундаач болгож явах шиг тэгээд энэ хүний чи идэж уух арга нь бол их юм байна шүү дээ. Чинь хорон зөөрийн хугацаанд л эн чинь ундаа үйлдвэрлэж байгаа энэ одоо коктейл мэгэр хувь хийж чинь. За тэгэл ингээл янз юмыг бол жимсээр хийж болдог юм билээ. Илбэг нь бол ерөөсөн тун амархан том сав барайл явсан дорн дөргээл ирцгааж байсан. Энэ их гоё. Энэ цаатан ардууд би одоо ийм их самартай амжтай самар их иддэг болов гэсэн айхтар иддгүн билээ. Яг баавгааны үндсэн тижэл нь самар болж өгч идэг. Дээрээс нэг самар иддэг шувуу эднэр их олон байдаг учраас одоо хэрвээ нөгөө самар баг ургаад баавгаа маань идэж тижээлээ бүрэн авч чадахгүй болохоор нөгөө ичиж чаддгүй. Ингээд ирэхлээр нөгөө үлсгэлэн баавгаа чинь хорхоосно гэд болно гэхлээр биднэрт ярьснаар бол ходоодонд дүүрэг хорхоо ороод тэгээд тэрнээсээ болоод ингээ байж ядаад ингээ ууртай омогтой их дошгон болж ирдэг. Тэгээд энэ Отог аймаг энэ урт энэ хүн ард руу их дайрах одоо маш их өндөр эрсдэлтэй байдаг учраас айхтар самрыг их нөөцлөхийг бол ерөөсөө таашаадаггүй. Тэгээд одоо амтны хоол булаадлаа гэж өөртөө үздэг ийм арт хүн байлээ. За сая манай Миро харагдсан тийм ээ. Тийм Миро маань өөрөө нөгөө маш олон оронд адуу мал одоо унаж одоо сургадаг ийм мэрэгжлийн унаач залуу байгаа. За тэгээ өөрийнх нь нэг сонирхол нь юм янз бүрийн дээсээр утсаар ингээд жолоо, ногт, хазаар, цулбуур ингээд томж ингээд хийх дуртай. Тэгээд дурсгал болгоод нөгөө манай далаа дамдаа ахад тэгээд энэ далаа дамдаа ахын дүү тэгээд Махсаргой эднэрт болохоор тийм гоё ногтнууд зангидаж өгсөн. Тэгээд бас өөрийнхөө дуусч яваарай гэд бас өөрхөө сувнэр үлдээсэнд нь би тэр хүмүүс маш их баярлсан байгаа. Тэгээ моринд үнэхээр ирэмгий. Гайхалтай тийм одоо морь сургадаг тийм үе юм билээ л дээ. Тэгээд манай Монгол морийг одоо үнэхээр гоё адуу юм, тамиртай юм, тэнхээтэй юм гээд бас болж өгвөл нэг жоохон ташхан одоо тийм янз бүрийн морин дээр морчих санаатай шиг дайж одоо тэрэнд байхгүй юм яг тухайн нөхцөлд бол тийм мундаг хүнтэй явсан. Тэгээ Махсар маань одоо бас бид нартай хамтраад намаржаа руугаа бас бидний хүлээж гаад цаг товлоод тэгээ өдөр гарыг тааруулаад одоо явсанд Махсар одоо дүүнийг ирвэл цагаан дээр одоо тэднийхэнд сайжааны бас хүсэе. Тийм үнэхээр бас мундаг хүмүүс байдаг. Хөвсгөл аймгийн цагаан нур суманд шилжиж ирээд 30 гаруй жил цаамалж энэ тайганд мал явж байгаа. Тэгээд энэ жуулчин маань одоо манай хаг Намаржаанаас нүүлгээд өвөлжаанд ирж буулгаад энэ 30-40 км газар явсан байхав. Тэгээд энэ өвөлжаанд ирж буулгаж байгаа. Одоо энэ газар буцах гэж байгаа. Би энэ жуулчинд баяртай байна. Арто жүктөн тайгалардан ала жохар болотунду арто жүктөн жоннаростан амар менты метагелты сонго жүктөн тайгалардан 조하라라 보도든드 선거 죽든
뜬 존나로스탄 선언자하이 메따겔때 Хөвсгөл аймгийн Улаан улс сумын Улаан тайгын улсын хамгаалалттай газрын захиргаа хордлын тайгад хөдөлгөөн мэдрэгчтэй камер байрлуулж ажиглалт судалгаа хийж байна. Ажиглалтын явцад энэ бүс нутагт нэн ховорцсон эрвэс, ойн булга, аргал, янгар, баавга зэрэг амьтад ирж эзэмшил нутгаа тогтоон суурьшиж байгаа нь бичигдэжээ. Тэгээ намаржаан дээр очивол энэ намаржааны чуурдал дээр нь болохоор цагаан бэлчээрийн гол гэдээ байгаа. Тэгээ цагаан бэлчээрийн голыг доошоогоо уруудад явхлаар нөгөө тэр явсаар байгаа нөгөө дунд доод дээд дутраг гэж байдаг баг. Дутрагийн дээр цаатал дээр жолоо гэсэн байгаа. За тэгээ тэрнийхэн цаатал дээр ногоо нуур гэж баг шүү байгаа. Тэр нөгөө ногоо нуур чинь амар алт гарсан. Тэгээ тэр алт гараад төмөө олон одоо энэ рүү цувхтал энэ хөвсгөлийн ард түмэн цаатангууд дархтууд маань ер нь энэ хүн газар байгалыг яаж мохос үүдэх юм бэ гэдгийг нүдэр үзсэн гэж ярьдаг л дээ. Ерөөс амьдралд анх үзсэн юм л тэр байхгүй. Тэрээс одоо бидний тэр Мингуулгын даваагаар даваад яваад байгаа тэр тод зам эднэр ч ерөөс байхгүйсэн гэж байгаа шүү дээ. Тэгэл тэнд алт гараад маш их одоо тод замтай болоод нөгөө төмөө амьтан тэр чимээр одоо моциклэл арай яваагаа бусдын бүгдөө яваал. Тэгэл тэр чи явган чавд юм байна, морьтой чавд юм байна. Тэгэл нөгөө тэр Мингуулгач нь хөөмтэй эндэл нөгөө застаа явж чадахгүй тэгэл өвлжингөө энэ оронд жагаал ариг дарсан ч амар үнэтэй бол салтан ч амар гарсан юм байна. Тэгээ хөвсгөл нутгийнхны хамгийн мундаг бас нэг хэрэгжүүлсэн гоё зүйл нь тэрийг таслан зогсоож чадсан юм байлээ. Байгаль дээр хамгаалтын албаныхны том уулуудынхаа оройгоор сар ажилтдаг тийм дурангууд тавьчихсан юм байна. Бичдэгтэй. Тэгээ сар болоод байгаль хамгаалагч нь очиод нөгөөдгөө аваад энд юу болов гэдгийг мэддэг, шалгадаг. Тэгээ байгаль хамгаалагч нар бол жоохон явж байтал нэг байгаль хамгаалагч гинтгэн гараад ирж байгаа. Тэгээ морьтой гараад ирдэг. Тэгээ тэр хамгаалтын үйл ажиллагаа нь аягүй сайжирснаас бол эн чинь байгалийн одоо буг хандгаа янз бүрийн мал амьтыг өсгөх нь элбэг болж байна. Одоо атгах санаатай хүмүүс энэгээр явхан байж байна, тийм ээ. Тэгээд ийм олон зүйлүүдийг бол анхаарсан нь бас их сайшаалт юм байлээ. За бид нар ингээд энэ намарчаанд ирээд энэ магсургаатай лав хууч хөөрөөд цаахан баярсан талархснаа илэрхийлээд яа гэх юм бол нөгөө энэ бүгдийг нөгөө хамаагүй хүн болгонд үзүүлдэггүй. Тэгээд ингээд анх удаа ингээд үзүүлсэн болохоор жуулчд маань маш сэтгэл нь хөдлөөд ийм гоё газар авчирсанд баярлалаа гэд талархлаа илэрхийлсэн. Энэд маань бол одоо тэгэл энэ магсарт чинь бараг цаг шхуул баярлалаа гэж ярьлаа. Тэгээд дараа нь бол одоо энэ цаа богоо хараад өөрийнхөө унжирсан богуудтайгаа бас халах хийх гэж бүх асуудал болж байна. Тэр чи одоо миний тэрлэг нэлдэг янз янзын нэр өгч гисэн. Тэгээ нөгөөдгөө тэрвэл өнгөөл тэгээ зур хөргөө авахгүй болаад тэд нартэй бас нөгөө давс өгдөг юмаа гэдгийг бас мэдтсэн. Бага давснаас гойгаал жоохон алган дээр тавиал нөгөөдөлдөө долоолгоол ингээл одоо хүн амтай хоёрын одоо нэгэндээ бас тасч байгаа хэлбэр юм аа да тийм ээ. Тэгээд яг нэрээ явлаа гэсэн чинь бас сэтгэл хөдлөл айгүй хэцүү байсан. Бүр ийм хөөрхөн амьтдыг одоо ахиж одоо дараа жилээс нааш харахгүй гэж бодсон чинь нэр үнэхээр бас сэтгэл хоосроод эйгүү ерөөсөө явж ядаад л байсан те бид нар одоо ингэ буцхолсон гэсэн чи одоо за өстой ингэ нэг захиад нэг хараатхыг уулзаатхыг гэдэл бүгдээрээ. Гэтэ цааны өсөлтүүл их мундаг том болд юм лээ шүү дээ бас. Бидний ч урж энэ түрүү жилд нь явж байхад манай магсар нэг хугаш нэг биш хугашийн дараагийн өгсөн. За. Тэгэж одоо донгой энэ дээр бол донгой болцсон. Одоо бол одоо бүдүүрх тийш хандж байгаа юм шүү дээ. Тэр мөн долоон бурхан нэртэй. Тэгсэж энэ тэр мөн үл өстө ви хаана явд янзын топ болцсон. За одоо 2 жилийн дараа бол та нар унаад явна штэ өөрсдөө цаг гэл тэгжсэн. Ямар ч гэсэн 2 жилийн дараа бол очиод өөрөө унах цаа байгаад юм бил ямар ч гэсэн. Одоо энэ чинь 2 3 залуучууд нь тэгэл шууд нөгөө их гэрлэгөө явчихна гэдэг байгаа шүү дээ. За тэгэл магсар маань одоо энд хэдэн сартал тэгэл хэдэн сар болдгийм байгаа юм тэгэл үзнэ л гэж байгаа байхгүй. Тэгээд яг хуу бид нар ч гэсэн ингээд бодоход өөлч гэсэн очихтал тийм юм билээ л дээ. Тэгэл ганцаараа л байж байгаа шүү дээ.
За тэгэл одоо станы хагцаж яддаг тэгээ одоо салахгүй гэдэг явах те. Тэгээд бас энэ цаатай ард түмэн нохоо гэдэг маш чухал. Ерөөсөө яг айлын нэг гишүүн болж явдаг нохоотой хоолундын нүгэнд баг нохоогоо баг хүүхчигээ асарч хамгаалдаг. Яа гэх юм бол энэ чон нохоо дайрахын гардны одоо эрсдэд тулахад хамгийн гол нь нохоо л дохио өгч та хань болдог учраас ерөөсөө нохоог бол ерөөсөө маш хайрлаж хамгаалж та хажуудаа байлгаж амьдрэх юм билээ. За тэр одоо энэ вира ийм сахилггүй тэр өөрийнхөө мөрөн дээрээс Норосомбогийн мөрөн дээр араас нь шууд өсөрж морчаа нөгөөдг ингээ бүлгээд. Тэгээд одоо морин дэргийн ч одоо яач часан онхааргүй хүн байлээ л дээ. Морин л очно хөөс өөрөө очно гэж байгааргүй тийм болцсон юм байл. Тэр араас нь бүр тэр сүүл мүлийн ягаад бүр гжигдээд ингээ улам бүлгээлээд байгаа юм шүү дээ. Тэгээ иймэрхүү хөгжөөтэй л явна шүү дээ. Тэгэл устдын хан голыг бид нэр уруудаж явсаар байгаа. Тэг чинь нөгөө ногоон гол руу явдаг нөгөө тод зам орж ирж байгаа юм. Тэгээ тэр замаар явсаар байгаад Минг булгуур ороод ирж байгаа юм. За тэгээ Минг булгын даваа маань одоо баруун гар талдаа үлдээд бид нэр энэ жил зүүн талын даваагаар нь давсан. За энийг цагаан бэлчээрийн даваа гэж хэлэх байх. Очоод ингээ харахтаа бол бас хайц өгсөн. Тэгээ тэрлөө яаж оруудна. Тий яг зүгээр хүмүүс бол явган буучна гэдэг дээр бол айгаагүй. Ганцхан нөгөө аймаар ачаатай морд маань чухам одоо энэ рүү яаж буух вэ гэдэг. Үнэхээр зүрх зүссэн тийм асуудал гарч ирсэн. Нөгөө харин нөгөө гурван маань бол юу ч тоох юм байхгүй. Ингээл өөрөө төрүүлээд ингээд нэг мөр аваад буучж байгаа юм. Тэрний тэр завчмаг байгаа, эвгүй байгаа, огцсон байгаа гэдэг бол бас эвгүй юм байна л л дээ. Тэг яагаад энэ рүү буусан гэхээр энэний урдл дээр одоо яг энэ аманд нь болохоор ахиад нэг цаатай айл байгаа. Тэгээд тэр цаатай айл дээр бид нэр одоо зориуд бас өөр нэг цаатай айл үзүүлэхийн тулд зориуд одоо ингээд бууж जैन. Тэгэл ийм хазгаа, ийм налуу энэ чинь ингээд одоо яг нөгөө дэлгэцэн дих ингээд гайгүй харагдаад байгаа болохоос бол ингээд дэрэгт явах тул урагш хаа тонгоо. Тэгээ манай нөгөө хүний юмч маань өндрөөс айдаг гэдэг бүр өстө. Үнэхээр айгаад уйлаад би ийшээ буухгүй өөр замаар нь явъя гэд. Тэгээ өөр замаар тойрол баг өнөө шөндөө очихгүй хол замаар тойрно гэд. Тэгээд манай өнөө бүр ах хоёулаа сугдалцаа тэрвэрлдээ дараа гэж буусна сүйдээ өнөө бүр ах маань өөрөө онголтож очих шахаад хин хиндэ тусаад байгаа юм яа хоёулаа нэг юм арай гэж нэг бууж ирсэн. Гэтэ энэ бол яг аяллаа бас топ гоё мөчүүдийн нэг байсан. Хүн болгол амар юм бэ гэжсэн ч гэсэн ингээд давж гарсны дараа үнэхээр адал явдалтай л аялал боллоо гэж үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Тэгээд энэ рүү эн чинь ингээд морь ингээд одоо явган буухад хэцүү л очихгүй тий. Хоёр нэг тий суудаад яваа хоёр хүн давхраараа явчих гээд байгаа шүү дээ. Нэг биш тэгээ яваад талаа. Ер нь тун тийм эвгөөдөө газар лөө. Энэ дахтын адуунууд үнэхээр гайхалтай. Тэгээд тууранд тачигнаал байгаа хэрнээ хайрг нь нураал тоохчгүй. Үргээд босоод нэгээд ингээд байхад адуун өөрөө тоохчгүй л ерөөсөө дайраад явд юм байлээ. Танк шиг л юм. Бас баавартай дархцаага адуу гэдэг бол үнэхээр яг энэ дархтыг хэн сайхан уулангаа намаг шалбааг энэ байгальд маш их тийм зөгцсөн мал байд юм байна лээ тий. За тэгээд энэ дархад нутаг гээд бид нар бас түрүү одоо нэг тогоо шиг юм дархтын готгор гээд яриад байна шүү дээ тийм ээ. Тэгээд энэ дархт нь готгорт бол түрүү ярьжсэн бөөгийн занжил бас их юм аа гэдэг. Тэгээ энэ бол бас их учирч янзантай юм байлээ. За тэгээд Монголд бол одоо тэр 1600-аад оны үед чинь шарын шишээ орд ирэл шарын шишин дэлгэрэл тэгэл бөө юм боллоо шүү дээ. Тэгээд шарын шишин зөвөр миний л ойлгосноор бол шарын шишин дэлгэрэхэд хамгийн хаалт болох зүйл бол бөө байсан юм байл. Тухайн үед юм шарын шишний дэрэгдвэл бөө гэдэг бол хүн болгон мэддэг хүчирхэг тэрийг одоо тэр бөөгийнх нь үйл одоо зан үйлийг бүгдөө мэднэ. За тэрний хүртдэг авшиг гიშгийг бас хүртдэг. Тийм айхтар байсан. Тэгэхээр зөвхөн хоёр талтай юм уу гэж харагдаж байгаа юм л да. За өндөргөгийн зан нутрын гээд одоо тэр шарын шишнээс оруулж ирээд дэлгэрүүлж ирсэн хүмүүсийн хувьд бол бөөгийнх шишнийг хөндлөсөн байгаа юм. Ягаад гэвэл энэ манай бөөгийн шишин бол байх ёстой. Энэ шашныг бол ор устгаж одоо хийж болохгүй маа гэд. Тэр одоо хүмүүс ухаан мөхөр байгаад ер нь энийг устгахыг бол тухайн үед бол бөөгийн шашныг тасаар өглөөл. Тэгээ дээрээс нь шарын шашныг огцом одоо хүчтэй хөгжиж исэн юм чинь тэр чигээр нь явуулахад
энэ дархтын хотгор ч гэсэн бас хамрагдах болцоод байсан. А гэтэл дархтын хотгороос гарч байгаа хүмүүс тусгай бичгтэй гардаг гэсэн. Аль биесний. Одоо тэр нь болохоор тэр хаад ноёдоос авдаг бичгтэй байх нь шүү дээ. Тэр нь одоо зөвшөөрөл авч гардаг. А тэгээд ерөнхийдөө нөгөө талаараа бол энэ нь болохоор хүмүүсийг энд гитерхий барьж ирсэн учраас Монголд дэлгэрсэн янз бүрийн соёлууд энэ дээр баг үлдсэн байна гэсэн хандлага бас байд юм байлээ. Гэтэл шашин талаасаа болоод ирэхлээр бол нөгөө шарын шишнийг хөгжүүлэхийн тулд бөөг энэ дээр зөвхөн дархтын хотгорт нь үлдээсэн байна шүү дээ. Хорж чадаагүй. Хорих юм бол болохгүй. Тэгээд одоо зөвхөн дархтын хотгороос гаргахгүй энд нь барьж байгаа шарын шишнээ хөгжүүлсэн ийм дүр зур харагдаж байгаа. Нөгөө талаас нь бол тэр бас мундаг номтой айхтар хүмүүст бол бас талархмаар зүйл нь бөөгийнхээ үндэсний шашинг бас одоо зэрэгцүүлээд үлдээсэнд нь бас талархаар юм шиг харагдаж байгаа юм. Нэгдсэн технологи нь болохоор тэр бүрэн толь бүрэн хаан гэдэг одоо хөвсгөл далайч яг гардал дээр нь одоо таван баатартай одоо маш том хайрхан байгаа шүү дээ. За тэр толь бүрэн хаан хайрхан дээр очиод тэрнийг дахихлаар тэр одоо энэ дархтын хотгорын бүх одоо лус авдаг тэн дээр цуглараад баярлдаг одоо ингээд тэрний хөөрөгөөжийг нь утгыг хардуулаад үлдээдэг. Ийм ёс заншилтай байсан юм байна. Энэ сүүлийн үед хийгдэхгүй байгаа харин энэ самгалтай төв гэдэг одоо мундаг төв. Энэ самгалтай төвийн харин одоо энэ намар 8 сарын эхний 17 хоногт яг энэ ёс жаягаар нь толд бүр хангааг дахих гэж байгаа юм бэл. Тэр дахил бол одоо өстой гадаад дотоодгүй нийлсэн маш том дахил болно да. Ийм юмнууд нь ингээд сэргээд байна гэдэг чинь Монголын нөгөө бие тус соёлын өвөд сэргэж байна. Энийгээ бас сэргээж байгаа дэлхийн өвд бүртгүүлээд за тэгээ ЮНЕСКО-гоор энэ хамгаалтанд авах талын юмнуудыг бол энэ төрөлсөөр сайн хийж өгсөй юм байна л гэж харагдаж байгаа байхгүй юу? Эртний монголчууд байгаль, ертөнц, хүн ба амьтдын цаана тэр бүгдийг харж ханддаг тусгай тэнгэр эцэг өвгдийнхэн сүнс нуугдж байдгаа гэсэн ойлголттой байлаа. Ил ойлголт нь бөө мөргөлийн ертөнцийг үзэх үзлийн гол үндэс болж бүрэлдэн тогтсон байна. 16 дугаар зуунд буддын шашныг төрийн шашин болгосноор бөө мөргөл шахагдан Монголын хязгаар нутагт үлдэж дарахад цаатнууд уйвуулран мөргөж ахуудаа нэвт шингээсэн байдаг. Энэ нь гадна дотны шашин судлаачдын сонирхлыг татаж гол судлагдах үнэнч болох нь бий. За тэгээ саяхан цагаан бэлчрийн давааг даваад доошоо уруудаад одоо аман дээр нь болохоор далай гэдэг тийм цаатай айл ирж байгаа. За энэ цаатай айл бол бас арай онцлогтой нөгөөдөлөө бодох юм. Энэ цаатай айл маань өөрөө зүгээр Монгол өхөртэй бас туслах аж ахуйтай гэсэн үг. Тэгээд хамтд нь цаагаа ингээд саагаад бас хамт байж байдаг. Тэгээд тэр утгаараа ч юм уу яг магсрын бүр яг тэр нэг үндсэн цаатан айлаас арай даваан дэгүрэн даваад өгөх. Тий арай олуулаа дээр нэмээд их дээд тогшил арай аривантай тэ арай ондоо байсан. Тэгээд бид нар зориуд ингээ хоёрыг ингэж үзүүлсэн маань нөгөө жуулчд маань одоо илүү их мэдээлэл аваасаа гэсэн үндсэн дээрээс энийг зохион байгуулсан байгаа. За тэгэхээр энэ айл маань болохоор уцан дагаа ч гэсэн илүү өөр бүр ингээд юутай соёлтой. Соёлтой яг хандаа гой гой юм хатгацсан сэтгүү, сонин, сайз одоо юу гэдэг вэ? Яг л нөгөө Монгол гэрт байгаа юм шиг бүх юмыг энэ дотроо ингээд хийцэн. Тэгээд бид нар чинь өмнөний тараг идэхүү, цааны сүү уух уу гэдэг хэдэн сонголттой бас ингээд янз бүрийн гой гой одоо идэ будаагаар ингээд айлж исэн. Тэгээд ерөнхийдөө энэ цаатан ардын энэ бүсгүйчүүд, найлын эцэд маш сайхан зан хааштай ерөөсөө хийдүү. Бид нар ч бүр одоо энэ газар одоо хоолны баг хороочихгүй юмсан гэхэд л ерөөсөө байдгаа бариад идэг. Тэгэхээр энэ ас газар байгаа ч гэсэн энэ улсыг бол үнэхээр одоо бас хүний мөрөөсөлтөд байцсан бас их гоё ааштай зантай юм ус идэх шүү. So this thing that wouldn't move from here. Танаг нүүдгүй мө яа юм гоё ягаа. За тэгээд энд манай энэ далайгийнх маань цаатай. Тэгээ бас Монголын өхөртэй. Гэхдээ Монголын өхнүүд энэс хойш явахгүй гэдэг юм л да. Явж болох хамгийн хойд зэгтээ ирсэн байгаа нь энэ гэж байгаа. За тэгээд бас нэлээ олон хөлттэй айл байсан. За бүрийн ялах хөлт байсан. Одоо тэр хажуудлын айлд нь. За тэгэл ингээд бидэнд бас одоо холоос явж байна гэд
хоол хийж гисэн. Тий. За тэгээд хоол хийгээд дайлаад. Бид нар бас өөрсдийнхөө хоолны дайлаад. За тэгтэл манай гадныхан одоо ингээд эдгээр чинь хүүхдэл харуул ингээд нөгөө төрөл бүрийн одоо нутгийн тоглоомнуудыг гаргаж ирээд бэлгэлдэг. Тэгээ нөгөө хүүхд огт таарахгүй байхаас учраас ганц нэг тоглоом үлдсэн байсан шиг байна. Тэгээд нөгөө тоглоомоо болохоор ингээд тоглоом гэдэг маш их сонирм. Хэл мэдсэн мэдээгүй хүн учрыг олцгол юм бол тоглож болдог тийм ээ. Бас зочин ирүүл оруулцдаг урцтай. За тэгээд тэр урцанд нь бид нар бас галдаа байрлуулад. За ингээд бас л нөгөө цааны талаар, нутаг орныхын талаар, энэ ёс заншлихын талаар, далаагүйтай, далаа дамдангуй. За ингээд бүгдөө бас арай нэг өөр өнцгөөс нь яриад тэгээ нэгэн шинийг одоо бас сайхан өнгөрөөсөн. Миний удаг энэхүү витамин дагуулгадах витамин С-ийн тонн нь 500 мг, харин D-ийн тонн 400 мг та байдаг. Ийм гоё амттай амийг өдөр болгон хэрэглээрэй. Энэхүү нэвтрүүлгийг бүтээхэд үндэснийг соёлоо дээдлэн хамтран ажилласан Нутгийн буян групп За энэ биднээс нэг гоё идээ хийж өгсөн. Энэ маань одоо яг нутгийн одоо талхаа хийж өгсөн. Хөнөг. За тэгээ энэ нь болохоор зүгээр ингэ давстай сайхан усаар зурч хийгээд тэгээд үүнийгээ зүгээр юм цогтой мөнсөн дотор ингэ шууд хийгээд. Тэгээ нөгөө энэ яриан дундаас ингээ нөгөө тэгвэл дээр үед юу иддэг байсан гэдэг юм гарч байгаа байхгүй. Одоо энэ далах байхгүй бол. Тэгвэл ингээ хийгээд сонирхуулаач яа гэдгсэн. Тгийгээд тэгээ яг ингээ галт төлтсөн нурам байна юм тий. Нурамдаа бол энэ гурилан зүгээр л одоо давстай усаар зураад өөр юу ч хийхгүй байна шүү дээ. За тэгээд ингээд бид нар бол пүү паах гэдэг одоо дараа бол энэ тухай идэх тухайс бодмооргүй ингээд нурамдаа нөгөө гурилаа ингээд болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нурам бол бас одоо тодорхой хэмжээний температур янз бүрийн юм нь бол нэг иймэрхүү байх хэрэгтэй гэсэн тэр мэдрэмж байгаа бах тийм ээ. За дээрэс нь бол бас ингээд хийгээд энэ үнсээрээ яаж учих вэ, хэр зэрэг зузаан байх уу гэд бас нэг тийм жор байх шиг байна. Тэгээ бүр ингээ хит хитийг ингээд хийгээ тавиад тэр одоо гэрээ эзэгтэй бол үзүүлээ гэсэн. Тэгээд яг хэлснээр бид нар бас үзүүлээд тэгээ нэг манай эд чинь л одоо энийг чи хараад гадаадын хүмүүс битгий хэл бид хараад энийг одоо эднэх хэд бэрхэн болчих байгаа байхгүй юу. Яг гэвэл энэ чинь үнсэн дотор авчиад ингээд болоод авчиж штэ. За тэгээд ямар одоо гоё бүтээгдэхүүн гарна. За тэр хооронд нь нөгөө хүүхэд үзүүлж байгаа юу энэ нь шүү дээ тийм ээ. Одоо тэгээ яг энэ нуруунд нь хийцэн байгаа энэ одоо хавчиг шиг юмд дотрээ хийгээл нүчдэг. Тий одоо энэ бүүэлэгчл байна шүү дээ. Одооны орчин үеийнхээр бол. За тэгээд ингээд тэр цааны одоо иврээр ингээд гогчдаг юм хийцэн байна тийм ээ. За тэгээ бүр одоо ингээд дээш нь татангууд нь энэ бас юм өгдөж гэхлээр хамгаалт байх нь ингээд. Тэг ингээд бүр цаанаасаа ингээд зориулаад хийцэн. За тэгээд энэ нь бол ингээд сайхан бөөлөгдээд одоо ингээд байж ахна шүү дээ унтах нь тийм ээ. За бас ингээд цаан дээр нь бол бас энэ зүг. Нүүхтэй бол бас ингээд давхар дараал аваа юм чи тийм л шүү дээ энэ чинь. Тэгээд бодохоор дээр нь энэ хүний амьдрал одоо л бид нэг хүүхд өсгөх гэж тэ түмэн жорын юм аваад л тэргийн суултуур одоо ширээ сандал гэлээд энэ ерөөсөө маш энгийн хэрнээ бүх юмд болоод идэг. Тэгэхээр бид нар ерөөсөө энэ хөгжил гэдэг юмд хитрхи автаал ерөөсөө хэрэггүй юм тогшил цуглуулд юм байна. Ерөөсөө хүний амьдрал маш энгийн багтаал болдгийм байх гэдгийг бид нар эндээс харсан. Тэр ойлмоор бол ингээл нэг хэд ингэж бүүэлж гад орчт юм лээ. Тэгэл энэ савлаа тэгэл унтаж байдаг нэг өтгөн. За нэг өтгөө одоо ингээд хөнөг маань гараад ирлээ те. За ингээл нэг ийм юм болж байгаа. Тэгэл одоо хөөгсөн байгаа энэ тодорхой хэмжээгээр. За тэгээ нөгөө охин маань одоо энэ
Зүнсийг арилгач шүү дээ зүгээр л тий. Тогшоо. Тогшоол жолоон дээр зохиол, модон дээр зохиол байхгүй болч тийм лээ. За тэгээ байхгүй болсны дараа ийм гоё талах болж байгаа байхгүй юу. За тэгээд энийг бол нөгөө идэхтэй зүгээр ингээд идэхтэй гол нь биш. Цааны сүү буцалгах шүү дээ. Тэгээд цааны сүү буцалгаад тэгээд цааны сүүд эний чинь ингээд нөгөө жижиг хонгуудаа сүүтэйг дүрээд идэхлээр бол за тэгэл ёстой салахын эцэг хоол байгаа байхгүй. Тэгээд дээр үе энэ хүмүүсийн дээр үе идэж байсан хоол үндсэн хоолны нэг юм да. За манай Ники бас авчирсан харааны шилээ өгсөн. Тэгээ биднээс асуугаад зөндөө бол харааны шилтэй явсан тийм. Тэгээд өгсөөр ээж байгаа одоо дуусчаа. Тэгээд ингээд нөгөө цаатан усад юу өөхөө гэж биднээс аяух асуусан. Тэгээд тэднэрт ерөөсөө том юм ерөөсөө хэрэггүй новшийн дараа болно зүгээр л бид нэр очиход болно гэд. Тэгээд нөгөө чихрэнд маш дуртай бид нар бараг 10 ил чихэр авчирсан. Тэгээд нөгөө чихрийг ингээл атгаар нахад ерөөсөө би чи гэхгүй ерөөсөө том жижиггүй маш дуртай иддэг. За нөгөө мамаг бас энэ массаж хийж өгч өгсөн. Фандасан хөргөн зэлэг байсан даа хэвээр. За тэгээ ийм тогтоо сайхан айл байсан. Тэгээ бас нэг өглөө бас цааны сайлыг бас бүгдээр үзээ, зарим нэг нь сааж барьж үзээл. Энэ хүүхэд ийм л ажилтай байгаа шүү дээ. Ийм жоохон хүүхэд ингээд саагаад. Тэгээ итернүүд нь сүртэй гэж хэлсэн. Тэгээд энэ итер ер нь бол тэгээ литрийн цуглаан болд юм билээ шүү дээ. Тэр цааны баяр, цааны уралдаан эднэр дээр чинь бол нөгөө гоё итрүүд чинь очиод. За энэ далаа тэгээд өглөө болгоо ингээд давс. Нөгөө бүх цаанда амсалт юм лээ. Тэгээд бид нэр л алинтч өгөөгөөлгээд мэдхийж арга байхгүй. Гэтэл эднэр чинь бүгдөө нэртэй эзэн бүлрээс хараад ооч ийдсэн чи идэв бүгдээргээд энд 100 200 юм чинь амтахгүй байгаа байхгүй. Юунан каржсэн залуу наач. Ойн явж. Ямар юм байна? Ямар юм болж байна? Далах маань ингээд бэлэн болцсон. За бид нэрийг дайлж чинь. Тэгээ хүн болгонд цааны сүү хийж өгөөд. За тэгээд энэ далахыг ингээд дөрөөл ицсэн чинь маш амттай. Нөгөө үнсэнд болж яхад нь яваагаад жоохон гайхаад байсан хүмүүс чинь яг идээд ирлээ. Амтл нь ороо сүултээ аль ахаад үлдээг хөөснөг өтгөс чинь гэх. Тийм л гоё юм болд юм байна лээ. Далаа гэдэг айлд сайхан тухаж онлоо. Тэгээ үнэхээр бас сайхан дайлдаг, нөхөрсөг, за бас нутаг орондоо сайхан нэр үндтэй. За ирсэн гिचнээ бол аргагүй л нэг сэтгэлээрээ дайлаа цалаа гаргадаг ийм сайхан залуу их байсан. За баярлсан амс илэрхийлье. За тэгээд энэ сайхан голыг уруудаж явсаар байж байгаа нөгөө цагаан бэлчрэл үгээ. Орондоо энэ модон дундуур яваал маш хуралдаа. Одоо ингээд морд маань ерөөсөө нэг ачааны морд идэрч ерөөсөө хамгийн түрүүнд л гараал дүүхэлцээ дахиад тэр юу болсон бэ гэж чи одоо гэрээ гэрлөө эрэглээ гэдгээ мэдсэн. Одоо наад болсон одоо юу тух өөртөө явсараад танаас хаяа нэг дашуурыг бол чүү гэдэг байсан бол энэ рүү чинь авын татчих явахгүй бөө ажил болчихсон. Тийм нөгөө ийшээ тал буталж алга болчихсон. Тэгэхээр морь гэдэг ийм ухаантай ерөөсөө маш зүүнтэй амтан байгаамаа. Тэгээ бид нар чинь бас ингээд нөгөө машин тэрэгнээс хол утас сүлжээнээс хол ингээд яг хүмүүс дунд ингээд амтан дунд ингээд байгаад ирэхлээр ерөөсөө өөртөө баг байгалийн бүтээгдэхүүн гэдгээ эргэж санаж байгаа байхгүй юу? Тэгээ хүн гэдэг амтны чинь хамгийн чухал юм тэр шүү дээ. Байгальдаа л ойрхон байх хэрэгтэй. Нөгөө нэг өвгдөөцсөж яриад байдаг хөл нүцгэн явж. За байгаль дээр нэг хаяач гэсэн нэг цээж нүцгэн гэж байгалийн энерги энэ хүмүүс одоо байгальд ойрхон байж байгаа хүмүүсийн жишээгээр харагдаж идэм байлээ. Тэгээд энэ цаатан ардууд одоо биднэрт одоо нөгөө хогны асуудал идэх гэсэн одоо нөгөө дахин бол ерөөсө хог гарахгүй энэ улсуудаас. Юу саагаал нөгөөдгөө уугаал тэгэл тэр нэг одоо талах энэ хөгнөө идчихэл ерөөсө тэр нэг хууц сав баглаа боодол инээ дэрэ гэсэн тэр байгаль шимхэхгүй тэр бүтээгдэхүүн огт гарахгүй. Тэгээд чи ерөөсө тийм маш цэвэрхэн буугаал хөдлөө гэх юм бол буураа маш сайхан цэвэрлээд ерөөсө хүн өмжөөгүй юм шиг тийм гоо цэвэрлэж явдаг юм байлаа. За ингэж явсаар цагаан бэлчээр гол руу ороод ирчих. За гол руу ороод ирэнгүүт нь яг энэ гол руу орж ирж байгаа бэлчээртний хэлхүүн дээр өрчнөн бид нар бас очижсэн юм аа. Нэг
одоо жимстэй газар байсан. Тэн дээр бас нөгөө аанаа нөгөө жимсээ төгөөс тэ жимсэнд одоо ханаж чаддгүй нэг хэсэг хүмүүс явна да. Байгалийн ургацсан ямар ч бордоогүй экологийн хувьд бол цэвэр бүтээгдэхүүнийг шууд өөрийнхөө гараар өөрөө аваад өөрийнхөө аманд хийж ийн гэдэг нь хамгийн чухал юм шиг байгаа юм л да. Тэр нь хамгийн гоё тий. За ингээд эндээс одоо доошоо ингээд нөгөө дам мөртөө явж байгаа учраас бол гайгүй жоохон шуурхад явчихна л да. За ингэж явсаар байж байгаад нэг 2 билүү 3 билүү нэг гадаад маань жоохон ард гоцорчтэй. За тэгээд нэгээ хүлээгээл. За тэгээд нэг хүлээж явах завсар чинь бас юу болох вэ чинь залуучууд голдуу яваа учраас энэ чинь хөгжим тавьчих байна. Зарим нь морин дээр бүжгэлж байна. За зарим нь энэ олон хоног цаанаад морь унаад явж байгаа ч гэсэн ядарсан юм дайж алгаад ба тийм ээ. Гадаад хүн бүжгэлж үзүүлж байгаа бол монгол хүн бас биелгээ хийж үзэж байна. Манай одоо таваач байна одоо биелгээ хийж үзүүлж байна. Ингээд тий одоо ингээд чадахгүй юм байхгүй ингээд үнэхээр л одоо энэ хөгжөө наадам гэдэг чинь ийм шиг дээ тийм. Одоо нөгөө дархад айлуудын чинь үйлжээнүүд гараад ирлээ шүү дээ. Тэр ихний үйлжээнүүд ингээ орж ирж байна шүү дээ. Маш их хадлангийн газрууд тийм энэ чинь хаас айгу хадлан авах хэрэгтэй. Энэ чинь нөгөө өвөлдөө маш их цас ундаг учраас хадлаа авахгүй байх ерөөс ямар ч аргагүй юм л дээ. Ерөөсөө чаддаг болгоноор бол тэр авийг ингээ хадаад нөгөө сарвчин дээрээ л овоолоод авахгүй. Зас их ордог учраас бол тэгээ нөгөө мал муудах тэгэл ажил ихтэй. За ингэж явсаар байгаад нөгөө улаан тайгийн тэмдэглэгээ байдаг. Одоо нэг эндээс улаан тайг эхэлж байна гэсэн нэг самбар байгаа юм. Тэрний дэргэд ингээд хөвийн гол дээр хүрээдэрч байгаа. Нөгөө бидний доор хорн готлаад явсан хөвийн гол дээр ингээд хүрээдэрч байгаа байхгүй. За тэгээд энэ дээр бол усанд орсон. Хамгийн гоё юм нь юу гэхээр тэр тунгалаг байгаа л байхгүй. Энд чинь зарим нь бол зөндөө одоо гүнзгий газар байгаа юм шүү дээ. А гүнзгий байсандаа л тэрний тэр доодох юм харагдаж байгаа тунгалаг байгаа эднэр гэдэг нь бол гоё. За тэгээд ер нь баг бүгд усанд орсон байх та. Тэгээд би эндээс ингэж харж байхад одоо энэ араа хижээл насны бүсгүйчүүд маань нэг 50 төгсөн, за 50 нэлээд гарч байх шиг тий. За тэгээд 30 насны, 20 гаруй насны ингээ бүсгүйчүүд ингээ янз бүрийн насны залуучууд таа. Ерөөсөө маш эрүүл чирэг. Одоо ямар ч одоо 50 гаруй насны ихэд бол хууч өвчин алга илүүдэлж юм байхгүй. Яг л ийм хүмүүс одоо энэ амьдралын гоо сайхан таашаалыг авч чадж байгаа байхгүй. Бие маш сайхан авч явдаг. Тэгээд эрүүл чирэг байх тал дээр бол бүх анхаарлаа тавьдаг нь бол ингэж харагдчихсан. Тэгэхээр бид нар ч гэсэн бас сурах зүйл их байсан шүү энэ хүмүүсээс. Машин маань одоо товлсон ясаар дахиж ирээд зарим ачаагаан бол машиндаа хийсэн. За нөгөө ачааны мөрдмээ суларч аваад одоо гэрлүүгэн тэр өөрөөсөө цатаачих шүү дээ. Тэгээ энэ хэсэг дээр ер нь ингээл гол гараад энэ мордон ч гэсэн гэртээ очих нь ингээл ерөөсөө хазаар дараал дүүхэлцээд идэг. Тэгэл ерөөсөө энэ гадаадууд маань эсвэл монголчуудаас илүү ингээл шууд зүйл морин дээр дахиад алга болдог. Тэгэл жилийн жил яг ингэж нэг жижигхэн морины хуралдаан бид нар үздэг. За ингээд одоо баруун тайг, за хөнгөр тайг, улаан тайгаараа ингээд аялсан. Одоо үнэхээр гайхалтай сайхан аялал маань буцаад одоо далаад амдах хэдэ ирж байгаа юм дээ. Одоо шүүртийн хөндийг уруудаад. За ятиг ард ирлээд яа. Тэгэл одоо энд чинь оролдоал, дакхаал авс энэ чи хоорондоо бас миний мөр сайн, чиний мөр сайн гэж уралдаад байгаа шүү дээ. Төрүүлсэн мөрсөн. За нэг ачааны мөрд нь бол ингээд бүгд сул. Зарим нь жоохон юм татаастай ингээд шагшаад ороод ирж байгаа юм. За бүгд л одоо ингээд алтан шарцсан маань үлзийтэй байлаа. За уул хангаа лус сувдаг сайхан ивэлээ. Одоо бороо шороо илдв янз бүрийн юм таарсангүй. Тэгээд үнэхээр сайхан аялал маань гоё болоод тэгээд одоо зорьсон газартаа, за зорьсон цагтаа, за санснараа сайхан яваад ирцгэлээ тий. За ингээд сэтгэл нь хөдөлсөн ус ингээд ерөөсө хэл хөг нь олдохгүй юм ба. Тэгэл энэ Монгол морины гайхамшигыг, Монголын үзэсгэлэнт байгалыг, Монголын одоо тэр сонин содон цаад агсан соёлыг, цаад агсан амьдралд агсан тэр хүн ардыг ерөөсө өөртөө дотроос нь төсөөлж ирснээс илүү их зүйл үзээ. За тэгээд Мира маань өөрөө хазаар зангидаж өгсөн болохоор эргүүлээд хамгийн хүндэтгэлийн бэлэг буюу суран бугуйлыг
ингээд бас дурсгсан байгаа. Тэгээд энэ залуучууд зөндөө олон бугуул дурсгсан тийм манай тогоочд дурсгсан, манай өсгөө дурссан. Тэгээд ер нь л хамгийн хүндэтгэлтэй эр хүний биелэг бол суран идэл байдгаа гэж үтсэн. За орой болгон бид нар боломжтой ясаараа одоо парти хийгээд одоо бүжгэлсэ. Энэхүү нэвтрүүлгийг бүтээхэд үндэсний их соёлоо дээдлэн хамтран ажилласан нутгийн буян групп Миний удаг энэхүү витамин дагуулгадах витамин С-ийн тон нь 500 мг, харин D-ийн тон 400 мг та байдаг. Ийм гоё амттай амийг өдөр болгон хэрэглээрэй. За тэгэл ер нь бол ингээд үдэлт ухталт гэдэг бол үнэхээр одоо дээд зэргийн дээ тийм ээ. Тэгээд одоо би өчигдөр ирсэн цагаас хойш л ингээд одоо бүтэн 2 өдөр л одоо энэ хүмүүсийн чинь өстой нэг монгол хүн яаж дайлцайлдгүй тэргээр л дайлцаалаа. За ингээд тэндээсээ гараад замдаа Булган аймгийн хавьд нэг онцгоол. Тэгэл Улаанбаатар руу дахиад ороод ирсэн. Саяны ууластан сүслэж, хордол сардган биширч, аж төрдөг дарахад зон. Тэдний нэг манай аяллаа хөтөж далаа дамдингийнд жуулчд маань хөнгөн гунигта хүлгийн төрөө мултарлаа. Эндээс тэд Улаанбаатарыг зорж эх орн руугаа буцацгаана. Тагн, Саян, Улаантайг, хордол сардаг, Булнан их уулсууд, Дэлгэр мөрөн, Шишгэд, Тэнгис, Идэр, Иг үүлгний их устг голууд, Хөвсгөл, Цагаан нуур, Сангийн далай, Жугнай, Онголгийн тунгалаг нуурууд. Айда. Хөвсгөлийн цэнхэр хязгаар, хоймор нутаг даанч үзэгслэнтэй дээ. Чингисийн алтан уургийн дээд эмэг ариг урянхаа алунгоо хатны нутаг. Өгөөдийн Ирчүү хотын туйр, Мөнх хааны гэрэлт хөшөө, Шадарван Чингүн жавын хэрэм, Дайн дээрхийн агуй, Монголын хамгийн өндөр буган хөшөөгээд байгалийн болоод түүхийн хосгүй дурсалт газрууд энэ л нутгийн нэрийн хуудсаа. Үүнээс гадна дэлхийн бөмбөрцгийн 50, 100-ийн тэгш хэмийн огтлолцол дэлхий дээр 4 байдгаас нэг нь зүүн уртаргийн 100, хойд өргөргийн 50 градус буюу Хөвсгөл аймагт огтлолцдог юм. Ийм л сайхан газар оронд баггүй хугацаанд цаатсан жуулчид дахин зочлогын ерөөл тавин буцлаа. Бид нар уламжлалт ясаараа нөгөө урлаг уран сайхны тоглолтод үзүүлдэг. Тэгээд энэ жил яг энэ аяллаа төгсгөлд үндэсний урлагийн театрын одоо тоглолт үзүүлэхээр бэлдээд одоо тэгж програм байгаа гэсэн чинь бүгдээрээ одоо яана юу өмснөөл тэгээд би угаасаа бүх зүйлийг бэлдсэн гоёлын дээлийг ингээ хийлгээд одоо гардуулж байгаа. Тэгээд нөгөө бүгдээрээ баярлаад нөгөө цаанаас ирсэн дээл одоо энийг хиймдэх үү яах вэ одоо юу өмсч очно гэж бүгд төвцгээ ирсэн чинь оройн ингээ дээлийн гардуулсан чинь ерөөсөө бүгдэнд нь зогсон ч хичээхтэйхэн тэгээд энэ Монгол дээлийг одоо аваад ерөөсөө энэ гоёлын дээл гэдэг утгаар нь өмсөд маш их баярлсан байгаа. За тэгэл энэ монголчууд бидний чинь монгол дээлмээ зайлвал нэг жоохон нүүр талхах юм да. Тэгээд одоо хамгийн сайхан юм бол энэ юм шиг тий. Үндэсний их театрын одоо тэр ардын урлагийн одоо концертыг үзэж сонирхоод бол бүгд биширсэн. Ямар мундаг жүжигчдтэй, бүжигчдтэй. Тэгээд энэ Монголын өв соёлыг яасан дундаршгүй мэ бид нар одоо үдсээр агаад ирсэн чинь энэ дахиад энэ уран нугаралт энэ ардын бүжиг. За тэгээд энэ нөгөө уртын дуу гэж юм чинь ямар гоё юм бэ гэд бас Монголыг бол үнэхээр одоо биширсээр яж хагаад одоо аяллаа төгсгсөн байгаа. Би үнэхээр мартагдшгүй 2-7 хоногийг өнгөрүүллээ. Төсөөлж байснаас нь бүх зүйл илүү байж намайг гайхшрууллаа. Энэ үнэхээр гайхалтай аялал боллоо. Хамгийн их таалагдсан зүйл бол хүн байгалийн холбоо байлаа.
Надад монголчууд тойрч суугаад дуулан хуурдаж сайн сайхан зүйлээ яаж баяр жаргалтай хуваалцах нь үнэхээр их таалагдсан. Энэ аялал миний явж байсан аяллуудаас хамгийн гайхалтай байлаа. Миний төсөөлж байснаас илүү адал явдалтай бас үзэсгэлэнтэй газраар явсан. Буцаж ирээд Монголд суурьшмаар санагдсан шүү. Биднийг өөрсдийн гэртээ уурж сонин хачнаа хуваалцаад үргэлж инээж халуун дулаан уур амьсгал бүрдүүлж байсан. Тэднийг хараад үнэхээр аз жаргалтай амьдарч байгааг нь мэдэрсэн. Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Ийм байна гэж огт төсөөлөөгүй. Би маш сайхан хүмүүстэй танилцаж сайхан газраар явлаа. Их баяртай байна. Цаатан айлдаа очих мэдрэмж бол гайхалтай. Аялын хамгийн сайхан мөч гэхэд хэлсдэггүй. Өнөөдөр гинтийн бэлэг авч ахин ийм гоё дээлтэй болоод байна. Цаатан айлын хүмүүстэй цаг хугацааг өнгөрөөх нь миний хамгийн чухал зүйлийн нэг байсан. Би зүүдэлж байгаагүй гайхалтай газраар аялаж яваад ирлээ. Мөч бүр үн цэнтэй гайхалтай байсан. Би хизээж ийм аялалд явж байгаагүй. Надад онцлог зүйл ховор байна. Яагаад гэвэл эхнээсээ ахуулаад энэ аялал маш гайхалтай байлаа. Ингээд бас нэгэн гайхалтай аяллыг ахлан явж амжилттай буцаж ирсэндээ их баяртай байна. Энэхүү нэвтрүүлгийг бүтээхэд үндэсний их соёлоо дээдлэн хамтран ажилласан нутгийн буян групп Gold Magnet хувьцаат компани гүн талархал илэрхийлье. За Big Blue Flower буюу том хөх цэцэг гэсэн нэртэй манай компани хамгийн эхлээд тэмээ аяллыг, өвлийн тэмээ аяллыг хийж эхэлсэн. Үүний дараа хаврын цааны аялал, намрын цааны аялал. За дараа нь бид морин өртөө хэмээх 1000 км-ийг мориор туулах юм уралдааныг бол хийж байна. За тэгэхээр манай компани хамгийн том давуу тал гэх юм бол энэ аялалч бай, уралдаанч бай энэ бүгдийг мэргэжлийн түвшин зохион байгуулдаг. Үүнийгээ дагаад энэ гадны жуулчдыг ирсэнч байсан гэсэн өндөр зэрэглэлт хүлээн авч буцаадаг байгаа. Дээр нь нэмээд энэ ирсэн жуулчд болгондоо мөн дотоодын энэ уралдаж байгаа хүн ардтай энэ Монгол соёлыг яг зөв утгаар нь бүрэн дүрэн үзүүлэхийг хичээдэгт манай компани хамгийн том зорилго оршдог. Үндэсний энэ бие тус өв соёлыг за дотооддоо болон гадаадд төвөндлөрүүлэх, за үүнийг зөв сурталчлах, за хойд залуу үедээ зөв үргэх, бас хойд залуу үеэ энэ хөгжилд зөв төлөвшүүлэх гэсэн ажлын хүрээнд аяллуудыг зохион байгуулдаг. Аяллыг зөв зохион байгуулах, мэргэжлийн өндөр түвшин зохион байгуулах гэдэг маань Монгол орондооч төдийгүй гадаадд болохоор энэ мусаа сурталчлах, Монгол орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад маш үн цэнтэй гэж үздэг учраас бид аяллаа ийм өндөр түвшин зохион байгуулж мөн нэвтрүүлэг болгон ард иргэдэд хүргэдэг байгаа. За энэ жил ковид бас ингээ гайгүй болчих واخ. За тэгээд бид 7 сард мориорт уралдааны 2 дугаарыг 2 дахь удаагийн уралдааныг зохион байгуулна. За мориорт уралдаанд маань одоогийн байдлаар 21 залуу уралдахаар бүртгэгдээд бэлтгэл хангахтаа явж байна. За нүдэн рекорд тогтоохын төлөө энэ уралдааныг зохион байгуулж ирсэн бол энэ жил өнгөрсөн жилийн 45 цаг 09 минутыг хэн эвдэх вэ гэсэн ийм сайхан уралдаан болно. За уралдааныг бол өнөөдрийн байдлаар ковидос ковид гайгүй байх юм бол Бурайд, Өвөр Монгол гээд бас Хятад, Солонгос гээд хүмүүс сонирхож байна. Гаднаас хөрж уралдах тийм магадлал бас байна. За намар бол бас цааны аяллуудыг зохион байгуулна. За энэ ингээд уламжлалт энэ аяллууд, уралдаанууд бол цаг тухайн үедээ ингээд болно. Тэгээ аяллаа ам чимтгийг та хүн маань биеэрээ үзээрэй. Аялал гэдэг бол хүнд аз жаргалыг, тэр баяр баясгалан, тэр нүдээр үзсэн тэр бүх сайхан юмыг танд үзэж таны нэг насны дурсамж болдгоор юм бол онцлог байдаг. Тэгээ Монголын ард түмэн та бүхэндээ баярлалаа.